Поэтому вы можете несколько групп создать у себя в мессенджере, или у вас есть Telegram, WhatsApp, Viber. Тэгэхээр та бүхэн ч өөрсдийнхөө хэрэглэдэг тийм ээ сошиал сүлжээнийхээ тэр програмууд дотор яг энэ шиг ингээд групп чат группүүд нэгээд ингээд өөрсдийнхөө хүмүүсээ бас тэгээд тэр хүмүүсийнхээ ингээд цаашаа уламжлуулаад явах бүрэн боломжтой. В настоящее время я веду очень много чатов в Viber, в WhatsApp, в Telegram, и еще в мессенджере сейчас появится монгольский чат. Тэгэхээр одооны байдлаар бол надад олон төрлийн сургуулиудаар маш олон группүүд байдаг. Тэр олон групп дотор ингээд олон чатууд байгаа. Тэгээ одоо сүүлийнх нь одоо манай монголчуудын манай монгол командны бас чат Facebook нээж байгаа. Энэ жаргал өөрийнх нь дүүр усаа. Есть у нас чаты, которые организовала Долгармар это в Телеграме, по результатам применения продуктов. Манай Долгармагийн бас Telegram, Орсын Telegram гэдэг бас нэг тийм сошиал байдаг тийм ээ. Тэрийг орсууд их ашигладаг. Тэрэн дээр манай Долгармаа манай бүтээгдэхүүний үр дүнгийн талаар бас тусгай юм чат нээсэн байна. И чтобы в свои чаты отправить информацию, я захожу сюда, вот в этот чат Telegram, беру оттуда примеры использования нашей продукции, результаты, и сюда отправляю в свои чаты каждый день. Тэгэхээр Долгармаа маань одоо ингээд бүтээгдэхүүний талаар хүмүүс өөрсдийнхөө туршлаган дээр тийм ээ амьдрал дээр яаж нэг эрүүл мэндийн сайжрсан тухай хуваалцсан энэ мэдээллүүдийг жаргалмаа болж могол яг шууд копидод өөрийнхөө чат руугаа ингээд автоматар хаяад. Вы можете в день делать 2 раза такие сообщения в свои чаты. Тэгэхээр та бүхэн ч гэсэн одоо бидний тавигдсан энэ бэлэн мэдээллүүдийг өөрийнхөө чатн дээр хөрвүүлээд тавиад иж болно. Понятно, да? Тэгэхээр мэдээч энийг бол одоо энэ текстүүдийг монгол хэл дээр та нар орчуулаад ингээд тавиад иж болно. Дальше. Когда вы начнете делиться информацией, люди начинают спрашивать. Тэгэхээр ингээд та бүхэнд маш хэмжээний мэдээллийг олон хүмүүст түгээгээд ихлээр тэр хүмүүс чинь зөрүүлээд та бүхнээс нэмэлт асуултуудыг тавьж ирсэн. Самое главное правило, чтобы общаться с людьми в чатах, отвечать в личном сообщении. Никогда не отвечайте в чате. Тэгэхээр тухайн одоо группийн чатн дотор бол та нар бол зөвхөн мэдээлэл хуваалцахаас өөрөөр тэр хүмүүстэй тэр тавьсан асуудалтай тэр чат дотор бол яг холж болохгүй. Хэрвээ тэр чатд хин нэгэн танд асуудал гараад ирвэл тэр хүний яг шууд бүрийн мессенжерээр нь орж ярилцах хэрэгтэй. Почему? Потому что очень много людей, которые негативно относятся к нашему делу. Может быть такие. Тэгэхээр мэдээч тэр олон 100 мянган хүн дотроос ч бас янз бүрийн үзэл бодолтой хүмүүс орж ирнэ. Могут быть выпившие люди, могут быть неадекватные люди. У меня был опыт, когда человек задал вопрос в чате, я начала отвечать, и оказался это пьяный человек. Поэтому, чтобы не было негатива в ваших чатах, вы сразу переходите в личные сообщения. Тэгэхээр та нар яг үндсэн чатн дээр хүндээ марах хэрэггүй. Тийм ээ, янз бүрийн асуудал ярилцах хэрэггүй. Хэрвээ тэр хүн асууж байгаа бол тэр хүндээ тусна, тийм ээ, шууд мессенжерээр харилцаж явж байгаа. Например, у вас в чате человек написал, сколько стоит продукт. Жишээлбэл одоо нэг хүн танай бүтээх ямар үнэтэй вэ гэж асуулт тавьж байна. Вы в чате пишете, я перехожу в личку, и переходите в личку, отвечаете. Тэгэхээр та бол тэр хүний хариунд нь за би танд хувийн мессенжерээр ч хариулъя гэж бичиж байна. Тэгээ хувийн мессенжер руу ороод тэн дээр нь үнэн явуулнаа. Вы создали еще интригу. Тэгэхээр нөгөө талаасаа тэр үндсэн одоо нэг чатыг олон хүмүүс харж байгаа шүү дээ. Они все начинают задавать вопросы. Хувийн явагдаад байна. Нууц юм явагдаад байна гэдэг бас жоохон сонирхол нь гараад ирмэлц. Тэрнүүр мэдээч бас адилхан та бүхнээс асууж эхэлнэ. Поэтому вот это правило очень-очень важно. Тийм учраас энэ бас нэг юм дүрмийн асуудал бол их чухал шүү та бүхний сануулдаг. Можете в день брать одну тему. Например, в один день выкладываете результаты только по диабету.
Жишээлбэл одоо та бүхэн тухайн нэг өдөрт нэг сэдвээр бас ярилцаж болно чатан дээр. Жишээлбэл нэг өдөр одоо ч өнөөдөр бид нэг сахарын тухай ярилцъя гэх юм байна. Одоо сахартай хүмүүс зөндөө. Следующий день по гипертонии. Тэгээ маргааш өдөр нь болохоор өндөр даралтай хүмүүсийн тухай. Следующий день онкология. Дараагийнх нь болохоор хор татрын тухай ч юм уу. Следующий день суставные болезни. Тэгээ үе мөч гэх ингээд өвчнөөр бас ингэ сэдвүүлж тухайн өдрийн юм. Тэгээ тэр өвчин дээр зориулсан хүмүүсийн одоо үр дүнгуудыг тавиад байна тийм ээ. Холихгүй. Вы обязательно найдете отклик у людей, у кого-то у мамы сахар, у кого-то давление, и начнут у вас спрашивать. Тэгэхээр мэдээч хүмүүс бүгдээрээ одоо өөрсдөө ч байна эсвэл одоо бусад хүмүүс нь ч байна одоо өвчин зовлонгоо зөндөө байгаа. Тэгэхээр тэр хүмүүс мэдээч сонирхоо та бүхэнтэй бол яг контакт үүсгэж байна. Вот это все, что касается мессенджеров и групп. За энэ бол одоо хүмүүстэй харьцах мессенжерийн тухай асуудал. Второй момент. Как еще информацию передавать людям? Это делать посты в Фейсбуке. За хоёрдугаар нэг арга нь болохоор Facebook та бүхэн өдөр тутам пост хийж байгаа гэж. Есть система, называется 6 картин. Или 6 картин, или 6 кадров мы называем. За энэ бол яг бид 6 зураг гэсэн юм систем байдаг юм байна. И вот по этой системе, когда вы будете выкладывать посты, люди тоже начнут у вас спрашивать. Тэрөө та нар өдөр болгоо одоо энэ 6 зураг гэдэг энэ системээр ингээд тогтмолж чадвал хүмүүс бас их хэмжээгээр орж иж их сонирхол болно. И первая система вот так выглядит. Вот я с ней вот буду писать, да? Потому что вниз у вас картинки будут уходить. Тэгэхээр та бүхэн нөгөө эхний постууд тавиад хахаар чинь постууд боошддог шүү дээ тийм ээ. Я сейчас вот би доороос бичиж байгаа шүү дээ. Первый пост вот сегодня, который придете домой и сделаете, это будет пост о вас, о вашей личности. Тэгэхээр өнөөдөр та бүхэн гэртээ очиод эхний нэг постыг болоо та нар өөрсдийнхээ тухайн нэг пост тавиад өгөөч. Вы можете сейчас встать, сделать фото и сказать: я была на обучении. Жишээлбэл та өнөөдөр ингээд энэ хурлын заалын ингээд зургийг авчаад за өнөөдөр юм хах сайдэр өдрөө сайхан одоо юм хурд суулаа, уулзалтанд суулаа гэх иймэрхүү селфи хийгээд пост авчиж болно. Или вы куда-то сходили с семьей, или вкусное что-то приготовили. То есть все, что касается вашей жизни. Тэгээ өнөөс гаднаас өдөр тутмын тийм ээ та бүхэн сайхан үзүр үзлээ тийш явлаа сайхан хоол идэх ч юм уу иймэрхүү асуудлууд бол та нар ингээд пост хийгээд тавиад байна. Это сегодня. Завтра то же самое. Вы делаете пост про свою личность. Здесь о бизнесе ничего нету пока. Тэгэхээр хоёр өдөр бас муу адилхан. Бас өөрийнхөө тухай гэж өөрсдийнхөө тухай бас яг иймэрхүү сэдвүүтэй иймэрхүү төрлийн пост тавина. Бизнес здесь не Энэ пишет. бол бизнесийн тухай зүйл байхгүй. Третий пост. Вы пишете результат по продукту. За гуравдугаар постн дээр бол харин бүтээгдэхүүний үр дүнгийн тухай нэг пост тавина. А где вы находите? Вы находите вот еще вот наши лидеры сейчас начнут это переводить и выкладывать. Вы можете у них брать. Они могут у меня брать на Фейсбуке моем. Или у других лидеров. Одоохондоо нөгөө манай нөгөө зах зээл дээр яг юм бүтээгдэхүүн дөнгөж одоод эхэлж байгаа учраас бол энийг яг монголчууд маань өөрсдөө хэрэглээд ингээд 100% ямар нэг үр дүн бас үрдсэн тийм баримтууд байхгүй байна тийм ээ. Тийм учраас бид нар яаж яана гэхээр бид нар орос багчнараас орсууд тийм ээ өдөрч 2-3 жил хэрэглэж сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр маш олон мянган хүмүүс иймэрхүү өөрийнхөө үр дүнгээ тавьдгийг эдгүүрийн одоо тэр Telegram ч байна уу тэр Viber дээр ч юм уу. Тэгэхээр тэднийг бид нар аваад Монгол дээр орчуулад өөрсдөө тавих юм. Тэгэхээр бидний тавьсан юмыг монгол хэлтэй юмнуудыг та бүхэн бас яг репост хийгээд өөрийнхөө юм дээр Facebook дээр тавьж болно. Там вы ставите свой телефон, свои контакты. Тэгээд тэр репостаа тавьчаад харин доороо өөрийнхөө нэр хаяг болшуумс ингээд нэмээд тавьчих. Следующий, 4-й день, вы делаете опять пост про личность свою. За дөрөвдүгээр өдөр нь болохоор ингээд та бас дахиад өөрийнхөө тухай аль нэгэн пост тавьчих. Вы здесь можете писать о своих увлечениях, о хобби. Можете просто писать посты об успехе, разные свои мысли. Тэгэхээр дөрөвдүгээр хувийн боловч та бүхэн таны хувийн зан чанарын тухай тавиад их зүгээр. Та бүхэн юу сонирхдаг вэ тийм ээ? Гоё юм ойддаг хийдэг хүмүүс байдаг тийм ээ. Эсвэл одоо уул хадаараа ордог хүмүүс байна. Эсвэл өөрийнхөө гоё бодол саналаас аваачих болно тийм ээ. Амь амьдралын тухай тийм гоё гүн бодлуудаас бичиж байна. И 6-й пост
результат по доходу. За 5 дахь өдөр дээр бас муу адилхан өөрийнхөө хувийн зам чанартай холбогддог пост тавиад харин 6 дахь өдөр дээр болохоор та бүхний орлогын тухай та бүхэн одоо 6 хоногийн дараа ч 7 хоногийн дараа би бичний төвөгтэй болоо гэх юм эсвэл ийм юм ата хөдөлж авлаа гэх юм ийм орлоготой болоо энэ талын мэдээлэл тавина. И седьмой день, значит, опять что? Тэгээд энэ 6 дуусангуудаа дахиад эхэлнэ. Ингээд 6 өдөр тийм ээ нэг пост тавиал яваад тогтмол эргэлдээд юм. Только надо понимать, что когда вы начнете вот это вот выкладывать, да, возможно, в Монголии быстро начнут приходить люди, потому что у вас в Фейсбуке очень много людей. Больше 2 миллионов монгольцев сидят в Фейсбуке. Это одна из стран, которая имеет самый высокий процент использования Facebook в мире. Одоо Facebook-ыг одоо манай монголчууд ийм бараг 90% ашигладаг юм байлээ. Тэгэхээр нөгөө Huawei тоотой ингээ харьцуулахад бол Монгол улс Facebook хэрэглээний өндөр одоо тоот зэрэг орнууд тооцоо. Жишээлбэл одоо Оросд гэхэд 180 сая хүн байгаа шүү дээ. Тэгэхээр дөнгөж 3 сая ашигладаг. Тэгэхээр манайх 3 сая дотор 2 сая ашигладаг. Поэтому у вас может быть совсем по-другому бизнес идти в интернете. Он может быстрый. Тэгэхээр та нар ингээд юм 6 зургийн өдрийг одоо ингээд 7 хоногийн ажиллаж шүү дээ. Гэдэг тийм ээ. Иймэрхүү ингээд тогтмол тавиад байхдаа бол Facebook-ийг ч одоо ингээд 2 сая хүн харж байгаа учраас та бүхний бизнес одоо та бүхэнд нөлөөлөх хангалттай хамтрах та бүхний сонирхох хүмүүс одоо маш их хурцтай орж ирэх бүрэн боломжтой байна. Самое главное правило – делать это каждый день. Хамгийн гол нь энийг бол тогтмол. Если вы пропустили несколько дней, алгоритм Facebook у вас выкинет назад. Тэгэхээр нөгөө Facebook-ийг ч бас нэг дотор хараан байдаг шүү дээ тийм ээ. Их пост тавьдаг, тэр постыг олон хүмүүс үздэг. Ингээд тэгэхээр тэр хүмүүсийн постыг бол Facebook хамгийн түрүүнд гаргаад идэг. Бусад хүмүүс ингээд үздэг. Хэрвээ та нэг 2-3 өдөр алдчихвол Facebook камерын аккаунтыг яг дараагийнх юм руу оруулаад идэг. И посмотрит вас меньше людей, чем вы делаете это. Тэгэхээр энийг бол яг хоошлуулаад тавьчихгонгуудаа та бүхний үзэх сонирх хүмүүсийн тоо багасна гэсэн. Поэтому вы для себя примите решение делать это каждый день. Тэгвэл бол та бүхний тогтворжуул сурах нь хамгийн чухал байна. Я летом 2018 года приняла решение делать каждый день посты, до сих пор делаю каждый день. Би өнгөрсөн жил 100 бас яг юм шийдвэр гаргаад түүнээс хойш одоо бүтэн жилийн турш би өдөр болгон энийг хийж байгаа. Нэг ч өдөр алдаа. И поэтому у меня есть люди с интернета. Я сейчас одоо миний баг, тийм ээ, хувийн багт одоо огт танихгүй гэсэн үг интернетээр дамжиж ирсэн маш олон хүмүүс байна. Да. Поэтому здесь нету проблемы надоедать своим родственникам, надоедать своим друзьям, приставать людям на улице. Нету такой необходимости. Все идет вот с интернета. Тэгэхээр та бүхэн харж байгаа бах тийм ээ, бид нар бол зөвхөн интернетийн нэгэн хэсэг боломжийг харж байна. Тэгэхээр ямар их том агуу боломж байгаа вэ тийм ээ. Бид нар ингээд одоо найс нөхдөд ингээд тэгээч гэдэг эсвэл одоо төр төрөстэй ингээд хандаад одоо зовлон үүсгэх шаардлага байхгүй. Та бүхэн интернетийн юмаа өөрийнхөө Facebook-ийн өөрийнхөө боломжоо ингээд нэгээд хараад бүрэн ашиглаж байгаа тохиолдол бол та бүхэн маш их том боломжууд нэгдэж байна. Когда вы будете писать посты вот именно по этой схеме, люди узнают прежде всего о вас как о личности и о том, чем вы занимаетесь. Тэгэхээр энэ мэдээлүүд ингээд тогтмол ингээд цугаад ахаараа хүмүүс та бүхнийг сайн ойлгож, сайн таних болно. Тэгээд та бүхнээ дагаад энэ бүтээгдэхүүн, энэ бизнес яаж явж байгаа, яаж хөгжиж байгааг маш их мэдээлэл авах болно. Самая главная ошибка здесь. Люди не выкладывают посты про себя. Они только результат по продукту, результат по доходу, какие-то болезни, страшные картинки выкладывают. Тэгэхээр энэ бас хүмүүс их том алдаа хийдэг. Өөрийнхөө тухай, өөрийнхөө хувийн амьдралынхаа тухай, тийм ээ, өөрийнхөө мөн чанарынхаа зан төлөвийн тухай ингээд хүмүүс юм тавьдаг. Тэгээд нөгөө бизнес яриад байдаг, эсвэл бүтээгдэхүүн яриад байдаг, эсвэл өвчин зовлон яриад байдаг. Тэргээр давмгаач, тэр их буруу шүү. Та бүхэн хамгийн түрүүнд өөрсдийгөө одоо сайн танилцуулах хэрэгтэй хүмүүс. Потому что люди идут на людей. Тэгэхээр хүн бол хүнийг дагдаг. Хүн бол бүтээгдэхүүнийг дагдаг. Тийм ээ?
хүн тэр хүндээ хараад за энэ хүн бол үнэхээр сайхан юм бодолтой ийм сайхан хүсн өрөөдөлтэй ийм сайхан тэмүүлэлтэй хүн байна гэхээр хүн яг тэр хүндээ батрагдаж эхэлдэг. И когда вы будете каждый день выкладывать посты, люди начнут за вами наблюдать. За тэгээд ийм нөгөө талаасаа энэ их өндөр хариуцлага. Яг бол та бүхэн ингээд өдөр болгон мэдээлэл тавиад хүмүүс та нарыг ажиглаж эхэлнэ. Потом только через месяц, два, три они начинают спрашивать, а потом присоединяются. Тэгэхээр хүмүүс ажиглалаа гэдэг чинь бол та нар өөрснөө байн одоо яг хуу өндөр хэмжээнд өөрийгөө байж ах хэрэгтэй, байн ажил хийж байх хэрэгтэй, тийм ээ. Юмнуудаа постуудаа бас их гоё сууж тавих хэрэгтэй, тийм ээ. Өөр өөр хүмүүс ингээд ажиглаа за энэ хүн бол тийм байна, юм байна гэдэг нэгэн өдөр тэр хүн яг өөр төр ч ороод ирж байгаа. Все, вот что касается постов, у меня все. За энэ нөгөө интернетийн нэг сувгийг ашиглах тал дээр нэг юм байна. Ну, очень краткое. Энэ бол тэгэхээр та бүхэнд бас нэг томч ярьж байгаа шүү. Следующий способ исходящего потока, то есть передавать информацию, это проводить живые встречи на Земле. За хоёр дахь 14 гэхээр мэдээж хэрэг бол хүн хүнтэйгээ бас уулзаж ярилцах нэг чухал юм. В неделю 2-3 раза вы должны будете встречаться с живыми людьми в кафе, в офисе, на улице. Мэдээж хэрэг та нар бол эзэнгүй арга дээр амьдраагүй тийм ээ. Тийм учраас бол та нар өдөр болгон 7 хоног турш ингээд 2-оос 3 5 боломжоор тийм ээ тэр амьд хүмүүстэй уулзах хэрэгтэй шүү. Как только вы начинаете контактировать с человеком, самая главная ваша цель не рассказать все самому, а пригласить на открытую встречу, которая у вас состоится, проводится по субботам здесь. Тэгэхээр мэдээж хэрэг эхний уулзалтаар та бүхэн ингээд шууд ингээд барьж авах хамгийн бүх мэдээлэл ингээд дээрээс ингээд толгоон дээр ингээд ус хасгаж байгаа юм шиг тийм асуудал биш шүү. Та бүхэн тэр хүний сонирхлыг авах татах хэрэгтэй. Нөгөө талаасаа манай одоо багийнхны доор 914 дахь ах сайдар болгон одоо ийм сургалтууд явуулж байгаа. Тэгэхээр тэр танилцсан тэр одоо та бүхний ярьж байгаа фэйсбүүкээр танилцсан ч юм уу энэ хүмүүсийн сонирхлыг аваад энэ одоо уулзалтанд авцрах нь хамгийн чухал. Когда успех вместе будет звучать на монгольском языке, вы будете подключать туда. Тэгээд манай нөгөө академи дээр ингээ монгол хэл дээр хичээлүүд яваад эхлэнгүүт тэр хүмүүсээ бас адилхан дээр академи руу оруулах нь зүйтэй. Самая главная задача ваша взять телефон этого человека. Тэгээд хамгийн гол мэдээж тэр хүний удшруулсыг саамдаг. И очень полезно иметь такие информационные буклетики с собой в сумочке. Тэгээд ийм богинохон одоо танилцуулга хурдтайгаа байх хэрэгтэй. Тэгээд танилцуулга хүнтэй уулзтай танилцуулга хараад үзэх. И берете телефон, потом ваша задача пригласить, если человек знает русский язык, сразу на трансляцию прямую. Прямые трансляции у нас ведутся 2 раза в день. Тэр манай актемдэр бол яг хичээл бол өдөр болгон 2 удаа болдог. Тийм учраас хэрвээ орос хэлтэй хүн байвал академи руу шууд тэр хүмүүсийг одоо татан оруулаад тэр хичээлүүдийг үзүүлэх хэрэгтэй. А хэрвээ орос хэл байхгүй бол хагас сайдар манай сургуультанд одоо очиж суулгах юм зүйтэй. Поэтому грести надо 2 веслами. И в интернете делать исходящий поток, и живые встречи. Тэгэхээр бид нар энэ хоёр боломж хоёрын зэрэг ашиглах хэрэгтэй. Одоо нөгөө зарим дээр явж байхдаа бид нар хоёр сэдвүүрээр сэдвүүрдэх ёстой тийм ээ. Тэр шиг хоёр гараараа бид нар яг энэ энэ ажлуудыг хийж явах хэрэгтэй байна. Когда вы гребете 2 веслами, вы быстрее будете двигаться. Иначе вы будете крутиться в основном на одном месте. Хэрвээ та нар нэг сэдвүүрээр ингээд давал завчин яг ингээд эргээд шүү дээ. Тийм ээ. Уушаага явахгүй. Тийм учраас хоёр гараараа хоёр сэдвүүртэй сэдвүүрж яг та бүхний зарим тогтон тэмүүлэх бол уушаага тэмүүлэх болно. Любые входящие ваши заявки вы должны будете входящих людей направлять сюда, в субботу, на открытые встречи. Тэгэхээр та бүхэн 7 хоногийн турш хүмүүстэй уулзч бай, тэр мэдээлүүдийг авч дээрээс нь Facebook, интернетээр та бүхэн хүмүүс орж иж байна. Тэгэхээр тэр сонирхож байгаа үзээ харъя, сонсъё гэсэн тэр хүмүүсийг л бүгдээрийг нь болж өгөөд энэ сургалтанд хасаатар болгон авчирч яах нь зүйтэй. И каждую неделю здесь будет проводиться по субботам открытые встречи и будут давать информацию. И туда сразу можно пригласить своих знакомых тоже. Тэгээ манай сургуульд бол 914-т болдог 11 цагаас хасаатар болдог. Есть следующий способ исходящего канала, это YouTube канал.
За 3 дахь зам нь болохоор мэдээлэл дөрөв дахь. Бегу. 4 дахь зам нь болохоор манайх интернетэд YouTube суугч байдаг тийм ээ. Тэгэхээр YouTube дээр та бүхэн бас энэ суугтай болох нь зүйлээ. Вот это мой YouTube канал. Энэ миний YouTube канал байна гэж. И здесь очень много результатов. Вы можете отсюда взять результаты разных людей и переводить на монгольский. Тэгээ та бүхэн боломжтой бол одоо энэ олон бэлэн бичлэгнүүд байна. Энэ бүх бичлэгнүүдийг та бүхэн монгол хэлээр хөрвүүлээд тэгээд өөрийнхөө YouTube канал дээр тавьж болно. И когда у ваших же знакомых, у ваших партнеров появятся результаты, обязательно делайте интервью. За энэ явцсан бол мэдээч энэ бүтээгдэхүүн та бүхэн өөрсдөө хэрэглэн та бүхний ээж аав одоо найз нөхөд нөхөр их хүмүүсийг бүгдээр хэрэглээд ямарваа нэгэн үр дүнд хүргэж таараа. Тэгэхээр тэр үр дүнг та бүхэн заавалчгүй видео баримтаар ингэж баталгаажуулж YouTube канал дээр тавьж авах хэрэгтэй шүү. Краткие интервью 2 минуты, 3 минуты, 5 минут. Юм жас энэ бол бичлэгнүүдийг богинохон байх нь зүйтэй тийм ээ 2 3 5 минутын бичлэг хүмүүс хараад энэ бүтээгдэхүүн байд юм ийм үр дүн бодит үр дүнгууд гарч байна гэдгийг хамгийн гол харуулах нь зүйтэй. И когда вы свои видео начнете выкладывать в своих мессенджерах, в своих группах и чатах, будет самый большой отклик. За ингээд та бүхэн өөрсдийнхөө ингээд каналт өөрийнхөө бичлэгтээ өөрөө ингээд үр дүнтэй гараад эхэлнэц энэ бичлэгнүүдэд та бүхэн нөгөө эхний арга буюу мессенжерүүдтэй тийм ээ Viber дээр, Telegram дээр ингээд тавиад ирэхээр та бүхэн яг хүмүүсийн та бүхэнд дагах та бүхэнтэй харьцах зүйлс уулзах хүмүүсийн тоо маш их хэмжээгээр нэмэгдэх болно. Самое большое количество людей ко мне пришли из YouTube. Миний одоо хамгийн их одоо магийн бүрдүүлсэн их хүмүүс бол YouTube каналаар дамжиж орж ирсэн юм. Если у нас появятся профессионалы-врачи, которые хорошо изучат этот продукт, у них можно брать интервью и выкладывать опять в YouTube и в свои мессенджеры. Мэдээч эрүүл мэндийн холбогдлоо бүтээгдэхүүн байгаа учраас та бүхний дунд эмч тийм ээ мэрэгжилтэй ялангуяа докторийн эмч, зүрхний эмч тийм ээ мис заслын эмч ийм хүмүүс байгаад энэ хүмүүсийн бүтээгдэхүүнийг хэрэглээд өөрсдөн дээр туршаад ч юм уу үр дүнгийн хараад тэгээд тэр эмч нарын зөвлөмж ярилцлагыг та бүхэн өөрийнхөө YouTube канал дээр тавьж бол яг уу та бүхний одоо манайхны ярьдаг рейтинг чинь одоо сул дэшгээ нэмэгдэх болно. Наши люди очень сильно верят врачам. Мэдээч хүмүүс болсон хойно эмчнэрт их итгэдэг тийм ээ. У меня на канале есть врач Максим Архипов, он пришел ко мне из интернета, он живет в Якутске. Надад бол таньдаг эмч байдаг, эмч маань бол Якутск хотоос ирсэн. Бас энэ интернетээр дамждаг танилцсан юм. Сейчас он является активным партнером, вот такие интервью мы делаем с ним. Тэгээд энэ бол манай бизнес нэгдээд манай багийн гишүүн болоод одоо бид хоёр хамтарч одоо маш их олон нислүүд явууллаа. Ийдгээ. Вот таким образом я расспрашиваю его о продукте, он рассказывает. Ингээд бид нар одоо бүтээгдэхүүн яад хийлээ. Эмч хүн өөрийнхөө эмчийн зүгээс тийм ээ, мэрэгжлийн зүгээс энэ бүтээгдэхүүнүүдийг яриулж илүү дээр болтгоо. И вот такой информацией вы будете делиться со всеми своими знакомыми и в интернете тоже. Тэгэхээр энэ мэдээллийг та бүхэн өөрсдөө таньдаг мэддэг бүх одоо түрүүний ярьсан 5-6 сувгаараа ингэж тараач дэлгэрүүлэх хэрэгтэй. Все, что касается YouTube канала, понятно, да? За YouTube-оор ойлгомжтой тийм ээ. Следующий вид, пятый вид исходящего потока, это вести прямые эфиры событий. За дараачихнаас боломж нь юу вэ гэхээр бид нөр үйл ажиллагаанаас шууд одоо бидний хэл дээр лайв бичлэг явуулах тийм ээ. Одоо шууд одоо өнөөдөр юм уулз болж шууд ингээд лайв бичлэг одоо манай хүмүүс ингээд лайвууд хийж байгаа. Сейчас Долгарма ведет в YouTube прямой эфир. Цивил, ты просто записываешь, да? Вчера она вела в Фейсбуке прямой эфир. Кто ведет прямой эфир еще? Ты прямой эфир ведешь в чем? В Инстаграме? В Фейсбуке. В следующий раз, когда мы приедем, у вас должны быть все вот так вот телефоны поставлены. Дараагуудаа бид нар өөрөө тэгээд ингээд уулзалт семинар хийхээр та нар бүгдээ ширээн дээр ингээд бүх гаруйснуудыг оолж хэрэгтэй. Тэгээд шууд бүгдээ өөр өөрөөс канал суулгуултай тэрэн дээр лайфуудаа хийж сурах хэрэгтэй. Если вы окажетесь на встречах в Улан-Удэ и в других городах, у которых уже бизнес там большой, там все делают прямые эфиры. Тэгээд та нар одоо ингээд манай Орчин холбооны улсын ингээд хотуудад очиод энэ ингээд манай багуудтай ингээд уулзалт хийхээр та нар харах гайх болно. Хүн болгоо ингээд гаруйс орой суудсан. Хүн болгон бичлэг лайв хийгээд зүгээр яриад өөрөө
бэлтгэл хийгээд зүгээр ингээд одоо нөгөө олон улсын том конференц хурд болж байгаа юм шиг одоо бүр ингээд тас гэдэг юм. Тэгэхээр тэдгээр чинь яг энэ журмаар энэ дүрмээр явж байгаа байхгүй юу? Все, теперь подвожу итог. Очень краткий я рассказала по тому, как делать исходящий поток информации, как организовать исходящий поток информации. Та бүхэн сайн ойлгодлоо тийм ээ. Бид нар интернетийг ашиглаад ямар одоо сувгуудаар өөрөөсөө гарах тэр мэдээллийг хүмүүс цацах боломж байгаа вэ гэдэг тал дээр өмнөхөн нас тайлбарлаа. Все, теперь переходим. Это были внешние действия. За энэ бол мэдээж бидний одоо гадна талын хүрээний үйлдэлүүд байсан. Теперь поговорим о внутренних наших действиях. За тэгэхээр одоо бидний дотоод үйлдэлүүдийг баярлцъя. Итак, все пришли сюда за деньгами. Я права? Да. Тэгэхээр мэдээж хүн болгонд одоо мөнгө орлогын тал бас сонирхолтой байх ёстой. Так, сейчас мы все пришли сюда за деньгами. Я права или нет? Да. Тэр мөнгөтэй олон зүйл бас их байгаа шүү дээ нэг талын. Зүг үстэй. Или только за здоровье? Эсвэл зөвхөн эрүүл мэндийн төлөө ирсэн юм уу? Сейчас мы очень конкретно будем говорить о деньгах. А тэгэхээр хэдүүлээ мөнгөний кост гэж жоохон ярилцъя. Так, я буду говорить в российских рублях, вы примерно переводите в тубрики. Тэгэхээр миний яриа бол дандаа тооцоогоо дандаа рублээр бичигдэнэ. Тэгэхээр та нар өөрсдөө 42-оор үржүүлээд тэгээ хэдэн дүүр болох вэ гэж өөрсдөө хэлээд яваа. Есть семьи, которые живут у нас, например, на 20 000 рублей. Ой, не делала. Так, можно пока выключить, наверное. Да? Ой, у меня начинается ступень. Так, есть семьи, которые живут на 20 000 рублей. Манай Оросдод ингээд 20,000 рублийн орлоготой хүмүүс гэр бүлүүд байдаг. Есть семьи даже, которые живут на 10 000 рублей. 10,000 рублийн бас орлоготой хүмүүс бас айлууд байдаг. Дальше пошли. Все умножаем на 2. 40 000 рублей. 40,000 айлууд байна. Ага, могло тебе у тебя. Может, могло? Так, ага, 80 000 рублей. 160. 380. Дальше идет 600. Ой, 760 и... Нет, тут 320. Угу. И здесь сколько получается? 640 и 1 280. За ингээд одоо энэ бол зүгээр айлуудын одоо тийм ээ авсан зундаж орлогууд байна. 10,000 рубль орлоготой айлууд байна, 20 байна, 40 байна, 80 байна, 160 байна, 320, 640 гээ сая 280 рублийн орлоготой айлууд байна гэж. Теперь вы сами примерно себя определите, на какой ступеньке вы находитесь. Тэгээд та нар энийг одоо өөрсдөө 42-т өрчүүлээд өнөө яг ааш хатан дээр байгаа та нар өөрсдөө харчих. Тохируулчих. Хотелось бы туда двигаться больше. Тэгээд ааш хатан дээр байгаагаас та нар хараад дээш хүсэлтэй хүмүүс байна уу? За, если есть такое, вот привыкайте, как психолог я вам скажу, ваше подсознание все сейчас замечает, все слышит. Если при вопросе, кому нужны деньги, вы сидите вот так вот, значит очень сильные блоки есть у вас по поводу денег. Тэгэхээр яг сэтгэл зүйчийн хувьд бол хэрвээ ингээд хүмүүс бид нар ингээд юм асууж штэ тийм ээ.
мөнгө хүсч байна уу, тийм байна уу гэх. Тэгээ хүмүүс ингээд өвтөтэй хариулж байгаа нэг хэсэг байна. Анугаас ингээд суугаад байна тийм ээ жоо ичингүүрээ. Энэ үйлж ийм гэхээр тэр хүн энэ мөнгөн дээр ч юм уу санхүүгийн аль нэг асуудал асууж байгаа тэр асуудалд айгүй зөөртэй байна гэсэн үг. Ямаас тэр зөөрөнд бид нар ингээд хүндэд байгаа учраас хүн бол ингээд өөрийгөө атгачаа суугаад. Пока вы эти блоки не проработаете, вы больше денег не заработаете. Тэр зангилаануудаа та нар тайлж ингэж задлж сурахгүй болов тийм ээ. Цаашаа ингэж энэ асуудлыг шийдэж чадахгүй болно шүү. Я дам сегодня несколько техник, как вы можете разблокировать свой денежный поток. Тэгэхээр энэ зангилааг тайлах тал дээр бас бид нар бас нэмэлт хичээлийн сүүлээр бас та бүхэнд хэлнэ. Итак, возвращаемся к этой схеме. Смотрите, поток изобилия падает на всех одинаково. Тэгэхээр одоо баялагын урсгал дээрээс ондог энэ бүх шатн дээр бол нэгэн зэрэг яг адилхан ондог. Дээрээс. Только мы, каждый, имеем свою емкость. Кто-то ходит с маленькой чашечкой, кто-то с ванной, кто-то с бадьей, в общем, у каждого Тэгэхээр свое. хүүхэд наснд байхад нөгөө бороо орохоор тэгээд хүмүүс дүнхэн сав тусдаг байлаа шүү дээ тийм ээ. Тусдан дээр байдаг хүүхдүүд ялангуяа сайн мэдэх байх. Тэгэхээр зарим хүмүүс ингээд жоо хаяг бариад гүйдэг, зарим мангар том дүнхэн байцсангүй жогдог тийм ээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бидний дээрээс орж байгаа тэр баялагын бороо бид нар ямар дүнхэн сав барьж тусах вэ гэдэг чухал асуудал. Например, ваша емкость вот такая. Ну, обычная семья в России имеет такой доход, ну, который работает на наемной работе. Ну. Тэгэхээр одоо Оросд бол яг дундаж салин болоод энэ хавцаа байгаа. Ихэнх одоо тогтмол цалингаар амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр одоо иймэрхүү дүнхэн савтай байна гэж ойлгож байна. Теперь, смотрите, у этого человека емкость маленькая, да? Тэгэхээр одоо нэгдүгээр 11 өрөвөлтөө үнэ яг дүнхэн жоохон дүнхэн байна. Значит, есть очень много блоков. Яагаад юм жижиг дүнхэнтэй байна гэхээр том дүнхэн дүнхээр хаалттай. То есть, чем выше доход, тем меньше финансовых блоков. Тэгэхээр та бүх хамт байгаас орлого нэмэх тусмаа дүнхэнийхэнд 20 дүнхэнийхэн тоон багасж гэж байна. И наша задача вот понять, где мои блоки и что сделать. Развязать. Тэгэхээр энэ хаалтууд хаана миний хаана хаагдчихад энэ хаалтыг би яаж нээх ёстой вэ гэж чухал асуудал. Яг одоо энэ бол нэг дүнхэнтэй байна тийм ээ. Энийг авах энэ мөнгөтэй одоо борооноос авах бол энэ дүнхэн нээх хэрэгтэй болоод байна да. Тэгэхээр энэ зангилаа болчиход байгаа байхгүй хаалттай. Энэ Я яаж поняла, как найти и как распаковать. Вот об этом сегодня будем говорить. Тэгэхээр энэ зангилаа хаана нуугдаад энэ яаж тэрийг нээх вэ гэдэг талтай хэлээ. Так, все, пошли дальше. Первое, самое первое, как распаковать блок, это первый секрет в вашем окружении. Находится. Да, этот блок находится в вашем окружении. За тэгэхээр мэдээч одоо тэр зангилаа нуугдмал зангилаанууд ихвчсэн байгаа тийм ээ. Тэгэхээр тэр нуугдмал зангилаа нь хаана вэ гэж бид нэр олох хэрэгтэй. Тэгэхээр эхний түрүүнд бид нар яг тойрон хүрээллээс тэр зангилаа олох хэрэгтэй. Возьмите своих 5 самых близких знакомых, прибавьте их доход и разделите на 5. Это будет ваш доход в месяц. Та бүхэн одоо нэг хүн болгонд бичих саас байгаа юу? Та нарыг тооцоод үзээрэй. Та нарын хамгийн ойр дотны 5 хүнийг аваад тэр 5 хүний тус өөрийнх нь өөрсдөө тэр хүмүүсийнх нь орлогуудын хооронд нэмээд тэгээд 5 тухай. Энэ бол та бүхний бодит орлого чинь. Примерно подумайте, это так или нет? Тэрэнд чинь ерөнхийдөө дүүцэж байна уу та нарыг тооцоод үзтээ. Одоо 5 өнгөч одоо юу гэдэг нөхөр эхнэр ч юм уу тийм ээ. Одоо ээж аав охин хүүхэд одоо хамгийн ойр төрлийн 5 хүнийхээ орлогыг нэмээд орлоготой хүмүүс ярьж байгаа шүү дээ. Яах хүүхэд биш. Есть такой пример в психологии. Если вас поместить в окружение 5 или 6 человек, которые зарабатывают больше 2 миллионов рублей в месяц, и через 2 года, при условии, если вы ни с кем больше общаться не будете, только с этими миллионерами, у вас доход будет 2 миллиона рублей в месяц. Тэгэхээр энийг яагаад бид нэг асууж байна гэхээр ийм ом байдаг юм байна. Хэрвээ та сайтан хүмүүстэй хамт ингээд амьдэрч гэж бодъё. Өөр хэнийг нь танилцахгүй. Тэгэхээр та ямар ч орлого байхгүй.
Тэр нөгөө 5 хүн чинь саятан гол 5 саятан. Тэгээ энэ 5 саятан хүнтэй та нар 2 жил ингээд хамт амьдраас өөр бүхний нэгэнтэй харьцахгүйгээр тэгвэл та 2 жилийн дараа өөрөө саятан болчихдог. Теперь понятно влияние вашего окружения Тэгэхээр на та вас? бүхний тойрон хүрээлэгчид яаж та нар нөлөөлж байна гэдгийг та нар ойлгож аваас өөрөөр та нарт 5 хүний хооронд нэмээд үз. Тэгээ 5-аа хуваа. Энэ бол та бүхний одоо бодит орлогч гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ та нар тэр 5 хүний хуваангуудаа сая төгрөгтэй байвал та нар одоо сая төгрөг боломж байна гэсэн үг та нар. Мөн үү? 100 сая төгрөгтэй бол та бүхэн баян хүмүүсийн дунд амьдарч байгаа гэж байна. Поэтому есть Академия Успех вместе, где очень много миллионеров. Тэгэхээр манай академид бол сайтан хүмүүс их байдаг. И каждый день, заходя на трансляцию, я общаюсь с этими миллионерами. Тэгэхээр би бол өдөр тутам энэ сургалтад манай академийн сургалтанд байнга харьцаж, энэ сайтангуудаа байнга харьцаж яадаг учраас тэр хүмүүс маань одоо миний төрөн хөрөөлөгч болж байгаа. Чем больше в вашем окружении появятся люди, которые зарабатывают больше вас, тем у вас больше шансов зарабатывать больше. Тэгэхээр та нарын тойрон хөрөөлөгчдийн тоонд одоо амжилтанд хүрсэн, сайтан болсон, их хэмжээний мөнгөтэй, хөрөнгөтэй тийм ээ бизнес тим сэтгэлгээтэй хүмүүсийн тоо олшрох тусам та бүхэн өөрснөө бас эзэн нэгэн цагт ийм амжилтанд хүрэх баян болох бүрэн боломж нэвдэж яах гэсэн үг. Поэтому ваша задача попасть в систему, то есть сюда приходить в субботу, общаться с людьми, которые в этом бизнесе, а не с теми соседями, друзьями, которые говорят: ой, мне бизнес не нужен. Тэгэхээр өөрөөр хэлбэл тийм ээ тойрон хөрөөлөгчд хүмүүст их нөлөөлдөг. Хэрвээ та нарын тойрж байгаа хүмүүс тэр бизнес хэрэггүй, тэр муу, тэр худлаа, тэр луур муур ингээд иймэрхүү ингээд та нарын доошоо хийгээд урмыцсан дараад байгаа тэр усуудтай ингээд тойроод байгаа хүмүүс бол та нар дээш чадахгүй, дэвшиж чадахгүй. Та нар ингээд амжилтанд хүрээд боддоор эрүүл болоод, мөнгөтэй болоод, сайтан болоод, том академид ажиллаад манай командтай нэгдээд тийм ээ өөрөөр хэлбэл сайхан юмны төлөө тэмүүлж байгаа ийм олон хүмүүсийн дунд байгаа цагт бол та нараа яг өөрснөө өөрөө ирэхгүй дэвших болно. У меня есть в Академии возможность слушать каждый день моего наставника, долларового миллионера Андрея Шаура. Би бол миний дээдлийн багш Андрей Шаур манай ерөнхийлөгч байгаа. Энэ ерөнхийлөгч маань өдөр болгон биднэрт өөрийнхөө тусгаасаа юмасаа ингээд байнга хичээл зааж өгдөг учраас би тэр сайтан хүний долларын сайтан хүнээс би байнга мэдээлэл авч байнга одоо холбоотой энергийн холбоотой байдаг учраас миний бүх ажлыг сайн явуулдаг. Поэтому ваша задача фильтровать окружение. То есть бывают люди, которые на вас негативно влияют, стараться с ними, поменьше общаться. Тэгэхээр та бүхэн тойрон хөрөөлж байгаа тэр хүмүүсийг бас нэлээд тийм шүүх шигших асуудал гарч ирж байна. Хэрвээ та бүхнийг ингээд дарамтлаад ингээд та бүхэнд урам зориг өгөхгүй ингээд хоош татаад байгаа тийм ээ чөдөр болоод байгаа, дүнг болоод байгаа тийм хүмүүсээс аль болох нь ингэж яг амьдчих хэрэгтэй. Мэдээж хэрэг энэ бол холбоогоо тасал гэсэн үг биш үү дээ та нар зөв ойлгоорой тийм ээ. Гэхдээ харьцаагаа зөвөр найз нөхдөд харьцаа байж болно. Тэгэхээр одоо би бас бодож миний жишээ байна. Миний тойрон хөрөөлөгчд бол их олон хүн биш. Гэхдээ манай ээж байдаг. Тийм ээ. За манай ээж бол иймэрхүү юмныг бас их сайн хүлээж авдаг. Тийм учраас би ингээд юм яриад хийгээд явахаараа ээж маань яг уу за наач нэг тиймч биш дээ. Чиний хийх ажил биш дээ гэж хэлдэг. Энийг бол тусгай мундаг хүмүүс хийдэг. Чи бол чаа бастаа гэдэг байхгүй юу? Намайг. Намайг эхнэр маань харин намайг их зоригж урдаг. Эхнэр маань нэг сайн ойлгодог өдөр болгон яаж хийж тусалж яануу дэмжиж яануу гэж авдаг. Жишээлбэл тийм ээ. Тийм учраас би бизнесийн талыг бол ээжтэй нэг яхихыг хүсдэггүй. Гэхдээ миний гол хайрдаг бол энэ бүтээгдэхүүнээр ээж их эрүүл мэндийг авч явах нь чухал байгаа тийм ээ. Эхнэртэй би яг бас надад урам хайртай учраас байна. Дараалал нэг найз байна надад. Бас одоо үүдэн дотны найз. Тэр бол вообще иймэрхүү сонсох дурггүй. Өөрөө чихэн дүлий юм байхаар бүтэхгүй. Надад битээ надад ойлгох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр би тэр хүнийг яах вэ бас нэг хайхтар ягаад бол иймэрхүү хүмүүсийн нөлөөнд та бүхэн цаашаа уршилж чадахгүй тэр хүмүүс та нарт чөдөр болдог. Яг чөдөрсөн мөр яадаг тийм ээ ингээд газар дээр догонсоод байдаг. Яг тэрнтэй адилхан та бүхэн яг ингэж тэмүүлж байгаа энерги гэж хүчтэй байгаа энэ хүмүүстэй та бүхэн харьцах нь зөвөө гэж хэлэх гээд байгаа юм. Мой пример. Когда я начала тоже бизнес в сетевом маркетинге, мой муж сказал: ты куда пошла, зачем это надо?
Одоо миний жишээж бас яг адилхан. Би яг энийг ингээд аг хэлүүлэхэд манай нөхөр болохоор чи юу хийх гэж байна мод зүйлээ хийсэн бэ. Я ему пообещала подарить машину. Тэгээ одоо шарандаа тийм ээ. Би чамд нэг өдөр чамд машин бэлтгэнэ гэж амсан. Он сказал, ну ладно, попробуй. Чадсан бол харъя гэсэн. Но он не поддерживал меня, он возмущался, когда я уезжала, когда оставалась долго на работе, ну там делали бизнес.